За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За нэлээд хүчтэй бороо орох сурагтай байна. Тэгээд би энэ гадаа ингээд лойлнууд тарьсан байгаа. Тэгээд энэ лойлнууд маань юм сайхан ургаж байгаа учраас ингээд жимсээ өгөөд хэлсэн. За тийм учраас би энэ лойлнуудаас сонгоод нэг лойлоо энэ хараад ороос нь эхлээд гоё ингээд жимс өгсөн. Тэгэд нэлээд их цэцгэлсэн лойлондоо зонтгоор ингээд борооны уснаас хамгаалаад ийм хамгаалт хийж өглөө. Сайхан цэцгэлээд сайхан ургаж байгаа болохоор зэрэг. За тэгээд хүчтэй ширүүн бороо орох сурагтай байна. Тэгээд одоо бусад лойлнууд маань нэг иймэрхүү ургаж байгаа. Тэгээд цөмөрө харъя. Бүгд цэцгэлж байгаа. Тэгээд хүчтэй ширүүн бороо оруулсан цэцэг нь цохигдчих болов уу гэд би энийг лойлыг сонгосон. Энэ лойлолгараа ийм их цэцэг гарцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зэрэг ингээд хаалт хийчлээ. Гэрэлтдэг ийм зонтог байвал харин бүр сайхан заавал борооноор гэхгүй юу яавал зүгээр юм уу гэж бодоод тэгээ би энэ нөгөө төмөр хатгацсан байгаа болохоор энэ төмөр нь цаалчж магадгүй гэдэг энэ төмөрнийхөө үзүүр дээр нь ингээд даав тавьчихсан жоо төмбийж харагдаж байгаа үсттэй. За ингээд нэг лойлоо ингээд хамгаалсан хүчтэй бороо оруулах яах нь вэ? За цөмөрө харъя. За энэ чинь нэг тасалгааны лойл байгаа. Тасалгааны лойл бол усанд оргүй бороо маран цохигддог. За тэг яах нь цөмөрө харцгаая. За тэгээд миний энэ хамгаалсан хамгаалт маань хэр зэрэг үр дүнтэй байх нь. За цөмөрө үзье. Тэгээд энэ хашаатай болохоор энэ хүчтэй салхилсан ч гэсэн бас арай гайгүй байгаа байхгүй энэ лойл маань. Юм атгачихсан. Тэгээд энэ дээрээ ингээд уг нь уях юм төмөр байгаа чинь энэ чинь энийг сайж уян бусад лойлнуудаа яванда дээш нь сайгаад уйчвал бүр гоё болно. Зонтгийнхаа энэ үзүүрээс дээш нь уйчвал бүр л найдвартай л байх юм. За тэгээ та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.